Сайдын албан даалгавраар бид нэр энийг бас мэдгдсэн байгаа албан бичиг даалгавар очсон байх ёстой. Мөн бүх эрүүл мэндийн газрын дарга нарт албан бичгээр энэ авдрын бүртгэлийн ажилтнаа орон тоогоор нь ажиллуул. Тэгээд энэ илрүүл гүйцэлгээ орон нутгатаа зохион байгуулалтаар орон нутгт бол энэ чинь удирдлагын баг яг мэрэгжлийн баг гэдэг ингээд зохион байгуулагдсан байх ёстой. Мянганы сорилтын сангаас очоод гадар дээр нь багуудын хүмүүс сургалт өдр хийцэн байх ёстой. Иймэрхүү үйл ажиллагааг бол орон нутгатаа одоо ачаал зохицуулах тэгээд одоо эмч мэрэгжилтний хүч хөрөлцөхгүй байвал тэндээ шийдвэрлэх ийм асуудал яамд бол асуудал тавиад байгаа шүү. Яамнаас сайдын албан даалгавар энэ оны ихээр очсон байх ёстой. Жишээн дээр судлаач эмчийн ачааллыг багасгахнаас төслөөс бол Улаанбаатар хотын эмгэг судлалын төвтэй гэрээ хийж бас тодорхой аймаг дүүргүүдийн эсийн шинжилгээний наацыг багасгахаар ажилласан билээ. Өнгөрсөн хугацаанд Завхан аймаг гэхэд мянгач шинжилгээгээ бол тэр төсөл багтаагаад эрүүл эмгэг судлалын төвөөр хийлгцэн байх жишээ. Ийм ингээд удирдлага болон мэрэгжлийн багийн зүгээс санаачлагтай харилцаа холбоо сайтай байвал бас асуудлуудаа шийдвэрлж бас болж байгаа. За саяны өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эмчийн болон сувилагчийн ачааллыг програм талаасаа яаж анхаарсан бэ гэхээр дандаа чеклэх байдлаар бол бөглөхөөр хийгдсэн байгаа. Энэ нь бол бас хэрэглэгчтэй ээлтэй байгаа. Дээр нь бол интернет байхгүй орчныг бол бид нараас мэдж байгаа. Тиймээс бол офлайн орчин буюу интернет байхгүй орчинд хэрхэн ажиллаж болохоор бол програмын өргөтгөл бол хийхээр бас ажиллаж байна. За ингээд өнөөдрийн телеконференцийн үйл ажиллагаа таасныг мэдээ та бүхэн баярлалаа. Тэгээд энэ холбогдож ингэж асуудлаа ярилцж байна. За баярлалаа та бүхэн. Ой,